За бүгдэнд энэ үчи мэндэг хүргээ Raptive Jazz Season 4 episode 3 яг одоо эхлэхэд бэлэн болсон байна. Манай ерөнхий ивент тэтгэгчээр 88 Films application ажиллаж байгаа. Хэрвээ аппликейшныг татаагүй байгаа бол яг одоо татаараа. Учир нь энэ дугаар, бүтэн дугаар нь зөвхөн 88 application дээр орох болно. За тэгээ бүгдөө баталтай орцгоо чимээ гаргая. За ингээд шууд дэгдэхий бүлгээс эхэлнэ. Popstar. Түүний өрсөлдөгчөөр Dazzler. Яаж сайн бэлдээд намайг ялан гэж байхгүй. Хол ээж. Уус би ялцсан мэт тав. Харин хоол ээж. Энэгээр дөрөн чам шиг шээцэн стакууд. Учир нь энд хаасайгүй харанхуй байна. Нэр мобха та хопстарын төрс аав юм уу? Тэр чамайг хаан тавьснаа санахгүй байна. Бааха ойрлж панчлаад байсан чинь амбар аргаа шаачлаа. Сая хопстер амжилтандаа хүрэх гэж байсан. Гэтэ би гаргаа шаачлаа. Наасаа хар гэдсэн те. Миний панчлайн чи юм дүлдээх болно. Хар дурсамжууд. Би зүүдэн ч ороо чамаа шүнжин шаан. Тэр юу гэдэг гэж хар дарсан зүүд. Йоо. Хүний ёсоор мэдлэг авч хятад хэл мэдэхгүй болохоор салавчлаа өгч мэд хүрэхээс чамайг зүйл дуусгачаад гэрт чинь хүргэе гэсэн ч мань дэлгүүрг болохоор энд л үлдээхээс. Чиний баадлыг хүмүүст огт үзүүлэхгүй зөвхөн жихвчээр сонсгосон чинь хэлсэн. Энэ юу гээд байгаа авгаа вэ? Харин өөрт нь сонсгосон чинь энэ юу гээд байгаа тэмээд авгаа вэ? Манай Америк явж Puff Daddy дээр хоолонд орсон. Яагаад ийм болсон бэ гэвэл Puff Daddy түүний хоолонд орсон. Чи дахиж битгий дуу хий. Тэгвэл Монголын хипхоп юунаас яахгүй. Ганцоох надад хэлсэн. На бацаан чи рэпер гэдэг үгний ил үсгэж байхгүй. Бутлаа зөрүүлж өмсөд годроодож ундаг оцааны хичээлдэг спорт нь жудо чөлөөт жижиг зүгж байгаа. Баян гэлэн. Халтууранд явдаг аавынх нь ганц вернан гадаа баяжцсан ивтэж байгаа. Бүгдээр оноо авчиж байгаа юм чи. Тэгээ дараагийн бас гоцмогсон хоёр хүн өрий calling. Тэгээд бас өсөлтөгч маань ирж амжихгүй болсон байна. Тэгээд даваа талаа бас тийм бас гоцмог гэж байгаа. Тэгээд тоо перформанс өгөх гэнэ. Цагдаа нар чамаас бусдыг баримтлаад байт юм уу? Нарны тос дүрхээ шаагаад чи гэж нарыг доромжлоод байт юм уу? Тосыг доромжлоод байт юм уу? Энэс та өглөө болгон өөрийгөө олоогүй байна л гэдэг. Даваа талааг харсан бөбөнөр манайс болоогүй байна л гэдэг. Миний чинхэн панчуудыг хүлээж авах чадал байхгүй. Худал яригчдын чихэн. Би амьдралаас үннийг нэг аригчдын нэг нь. Түүний хамгийн анх нэг охинтой хонох шахсан үедээ хэлсэн үг нь шаахгүй юу. Харин охтууд надад нэрлэлгүйгээр шууд хэлдэг. Шаахгүй юу. Намайг яаж алах вэ гэж бодсондоо илий бол юм яриад чи барыг надаас айсан биш үү? Төрүүнээс хойш яриа гэж сонсоол байлаа. Доотлоо нөгөө комедидэг бистан нарч ороод ирсэн гэж угаасаа байсан юм биш үү? Одоо жоохон шорон яриагаар ярина. Чи намайг хизээж барахгүй хамаа. Суган бэж өөрийгөө гот гэж нэрлэн түүний аманд яргуу хийгээд яргуу ицсэн ямаа. Хоёулаа Дакараали дурлцсан ч би чамайг хуний штэ. Гэхдээ чи мото унуул уний штэ. Сумяг одоо гэртээ харилдаа гэж гуйдаг. Харууд хүртэл. Энэ угаасаа төрөлхийн зөвлөрөө тэнцэн биз та. Яг л миний баруун нүд чиг. Улаанбаатарын түгжир шиг тархитай чамтай. Хийсвэр зүйлсээр биш хортой панчиг сэтгэн бодож мөргөлднө. Колын бол алтан гац би бол шанаг долоо. Тэгэхээр энд солир биш жинхэнэ отод мөргөлднө. Блэк ман хоёрын баатал дээр бооцоо тавьсан байлээ. 60-40.
Чи бит хоёрын скил дэндүү зайтай. Яг чиний үс шиг 70-30. Хичээл номоо чамаар хэлүүлэхгүй хийждэг болохоор хэл ус ойлгохгүй пистагийн энд орчуулагч хийн. Будаа пирээсэд идэн. Учир нь чиний орчуулаг гэж юм. Ёо. Нааг шаан гэж ярьсан бэлээ. Сэрүүн зүүдээ хүнд ярьдаггүй юм шүү дээ. Энэ бол бүдээ. Өссөн хүүдээ муула төрсөн дүүдээ үүдэн шүдээ углуулж байсан азгүй пиццаа шүү дээ. Иймэрхүү басаануудыг надтай тавиад ах юм бол би дивжин дээр ээлж нь алан шүү. Дахиад дин шиг дүүн ихэд ах юм бол би ээжээс ч салан шүү. Бүгдээрээ зэргийн анги болцгооё. Даваа долоо бит хоёр бүгдий чи халан шүү. Бүгдээрээ нэг завин цуусан. Чи харин салан шүү. Бүгдээрээ л үсээ ургуулад хүүхэн болдог болчих. Чи ургуулвал алан шүү. Бүгдээрээ хот өдөөгөө хуваагдах. Өдөөний пистам нь би хүн алаагүйч хүрээ талан шүү. Мэрами амн яг л буу байхаа. Миний үгийг сонсоод төрөг хийхэл дуруу шараад гэртэ хараад ууранда чибрушкага битгий зодож бариад байгаараа гяна матар минь. Өнөөдөр бодавн амнаас минь саагын тимээ үнийг гутааг гэж юм уу гааласаад гихтээ таймхны зэгдээ биста ойлгохтоо сэтгэж ингэж үхлээд байгаар юм шиг болдоотоо нэгдэж доод иргэний минь нүс Нүхэн доороос мацдаг. Нөхдөө араас нь матдаг. Амжилтаас нь татдаг. Үгээ бичүүлчихэд гацдаг. Тэр хүн хэн бэ? Им бэ? Баатлын дараа хэлнэ. Бүрүүхтэй таарчаад бүр яагаад ч болсонгүй. Би түүнээс айгаад ойртсонгүй. Зүгээр мөрөө аяа бодсон дээр. Гэтэ чиний шижгийн дуг сонссноос ялаа сонссон дээр. Йоо. Залуу насны золиос болсон. Палшиг амьдрал чи би өнөөдөр цэг тавина. Иймэрхүү хипхоп нэрийг гутааж байгаа лалруудыг би хараад илт танина. Хөгжим мөхөөс илүү 6 цангил мансуурлыг нэгт тавина. Монголын хипхопыг ийм байдлахыг хүсээгүй шүү. Дайн ба инх тайв. Түрүү хипхопод багш юу гэж аа? Чи сургуулийн бацааны хүртэл сурагчтайгаа нийл зодд юм уу? Тэгээ панч хэлэх болохоор пистач нь тухай хэлж байгаа. Чи наадах бирт гэж бодд юм уу? энэ баатлыг жодоо гэж үзвэл би чамайг 5 секундэд дипон дуус газар дээр нь сербас нуус чанар дээр хипхоп бос харин би реактивчийг шинжилэхээр бас хэлбэхээр ирсэн цоо шинэ хипхоп цус. Йоо. Одоо энэ малын гарга махыг нарийн битаанда хий. Дэлхийн дулаар түргэх аюултай метаны хий. Тийм ээ, тийм чи бол Роуз гэхдээ Титаникийн. Стрит батл чи болмоор байвал нэгт уцаа бол, хоёрт хувцаас бол, гуравт надад чаалгуулнуулаг иймэрхүү интер гэж хуцаа бол. Йоо. Би бол цагдаа та нарыг торонд орчихдаг. Ялагдвал Баатлаас бандуул шоронд орчихдаг. Пластикс бас яндын листа шүү. Найз ихнийхөө тэргээд ардгийн оронд орчихдаг. Царайлаг өдрүүд үргэлжилж байхад зам дээр үхэр биш бүр ширээх гараад ирдэг. Залруулга хэлэхэд тэр шон дээр бүждэггүй. Бондгор гүцээрээ твэр гэдэг. Сүүл албан гэвэл би чаа сүг хүүр болгож нүхгүй болгож баатлаас үүрт болгож гих мэт цээжин дандаа тоглоод өрхөн. Чи нааг уцаарлуулъя гэвэл би чиний цусаар нуур хийн, ясаар буух хийн гэ сүүл албаж хэлгээд ээчин дагаа толгоод өрхөн. Чи ийшээ хид ч ирсэн би үнтэй өгсөрөө гөвшөөд буцаанаа. Сая нааг бааж ялч бүдүн гэсэнтэй болоогүй лалрам нь хоёлоо өшөө зузаарнаа. Бүгдийнх нь лахтуу цамаашаан, зарим нь сорчоод орчоод гараашаан. Тарихгүй бистаку тэрийг нь хараашаан, тэгэл алдсан замыг нь дагаашаан. Чи жавтай тулснаас ламааршаа, болохгүй бол бүр намааршаа. Ноолуураар хүлцэн ямар ч гүлэг минь ямагаа шаачаад намаагшаа. Хид чирэггүй ста. Гэрийнхэн хүртэл ингэж амьдрахаар үхээч ээ гэдэг. Амиа орлохгүй байшингийн дээвэр дээрээс доор нөгөө хүмүүс хай тэгээ үсрээч ээ гэдэг. За мөнгө таваа энтер гээд.
Өөрийнхөө нэрийг 2-3 утгаар хэлээд. Энийг чинь би зөрүүлж хэлэхдээ холион бантаа удах штэ. Ой, Колин чи шагналгаараа шагнал. Харин би энэ стаг чи хүүгээрээ ч дуглаа штэ. Энэ нэг тураалтай стаг авгаан үргэлж зоддог. Ийш тийшээ авч хидээд ёстой гоё. Идэх хоолгүй стаг акван үргэлж боддог. Энэ одоо ямар баг иддэг биш стаг гоё. Юу? Төвчгийн дараа хүмүүс ярина. Sleepy enemy-г алдсан, талсан, ялцсан. Халцсан. Энэ мэтээр ураа олбож над шиг сайн мөрөө хоршуул. Sleepy enemy 2 бааталтаж байна. Спайха камера доошлуул. Үсээ усаад халзан сквадад орыг шаажсан. Чамаа сайн нь олчин. Нэрээ сулгаж гай писта намхын сквад болчин. Усанд жордгоо. Хилдэг үг нь хэрэндээ л баатлыг хийгээд өгье. Би чамаар хашаага мануулнаа. Ганцаа энэ золбон гүдгээ хийдэд өгье. Зүгээр аа би бүр 20к нэмээд өгье. За хүүхдийн зууг шаваа. Чиний оронд би жинхэнэ хувцас аваад байна. Ээжээс маань сална гэсэн үү? Тэгтэг тортой хувцас аваа зайл. Йоо. Эйнштейн шиг тарихнаасаа ис болгоно завшив. Эпштейний арал руу чи хідэн чудаа давшив. Эпизод 1 2 эрхээ барих залуугийн буддаа болох агшин. Одоо чиний алтар нэр зүрэ буддаа болтлоо агшин. Хамгийн том боожгоотой нь хамгийн дээр нь зогсож байна. Одоо хардаа хамгийн жижиг боожгоотой нь доор нь зогсож байна. Йоо, зооны сүлд очч чинь мө балайг заагаад чи охаарахаар амар сакс тоглолдог гэсэн үү? Худлаа залааш шагаад. За тэгээд зооны сүүлийн тулаа маань энэ түрээд өндөрлж гин. Тэгээд зооноос 16 баталчин гарна. Тэгээд энэ дугаар зөвхөн 88 Films аппликейшн дээр орно. Хэрвээ аппликейшнээ татаагүй бол яг одоо аппликейшнээ татаараа гэж хэлмээр байна. За тэгээд батал маань энэ түрээд өндөрлж. Дараагийн эпизодоор уулзъя.